За хай зүрхнүүд минь ээ удаан хөвлөлгсөн хувь тавилангийн шидэт гүнж нэг л өдөр гүнж болчлоо анимегийн парт 2-ыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Тэгээд бас та нартай дуулгах гоё мэдээтэй манай Kero Store дэлгүүр маань шинэ жилийн бэлэгтээ урамшуулалт худалдаагаа эхлүүлжээ. Та бүхэн маань Kero Store аниме дэлгүүрээс нэг хүүдийн худалдаа авах бүрт энд харагдаж байгаа аниме фигүрээс эсвэл 50 ширхэгтэй стикер сонгоо авах боломжтой. Гоё гайстэй. Тэгээд болоогүй. Өөр худалдаа авалтууд хийсэн ч дандаа гарын бэлэг өгнө гинэ. Хамгийн гол нь хэдхэн хоног үргэлжлэх учраас яарад гялс аваарай манайхаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ Facebook-ээс наваарай. За ингээд хамтдаа анимегээ эхлүүлцгээе. Атимэ нэг сар ухаан орохгүй бүгд л аргаа бараад байж хахад нөгөө Лукас ч өөрийгөө жижигхэн болгоод би бол хамгийн агуу шидтэй хаантан минь охиноо надад даатга гэд гараад ирдэг шүү. Лукасын ачаар маш хурдан идэгрээ цэрэнгүүтлээл юу вэ? Нөгөө цосон улаан нүдтэй ах жижигхэн болцсон яагаад энд байж байгаа болоо? Энэ муу чапаг намайг цусаар бөөлжүүлсэн байх та гэл бодож өгнө. Лукас хариудна. За битгий эргүү юм бодоотой. Харин ч би чамайг энэ нэг сарын турш өөрийнхөө армин их туршлагаараа эмчилж идгээлээ. Баярлаач байхгүй юу бацаана сүвд мөрг гэл бараг л хэрэлдээд байж идэл Папа Лилиан Феликс 3 ирээд аавтайгаа хайртай хүмүүстэйгээ уулзаад сэтгэл нь амарнаа. Лукас харин зал ашиглаад эзэнтэн минь би энэ хугацаанд маш их ядарлаа. Бүх хүчээ зарцуулж гүнжийг эмчилсэн гэж жүжиж байгаад ордонд үлдээд болоогүй. Атид шидийн хүч заах багш нь болцсон. Ати өөрийгөө яагаад цусаар бөөлжсөн талаараа асуухад Атигийн шидийн хүч маш их энергитэй тэрнээсээ болоод шууд хүчээ гаргуул үхэх аюултай байдаг. Тэрийг нь Лукас одоогоор лацтаад дотор нь хаалт тавьсан байгаа юм лээ. Лацыг нь тайлуул дахин шидийн хүчээ хэрэглээд амь насаа алдна гэдгийг тайлбарланаа. Манай хоёрыг ярилцжээд саарл муур Ати дээр дальж байгаа л гүгээд ирлээ. Хүүе эн чин намайг аварсан үүлтэй юун адилхан өнгөтэй ингэсэн чин тэр үйл чин мөн шүү минийхөө. Ер нь Атигийн хүчний энергиэр бүтсэн тэнгэрлэг араат юм байна. Ати ч өөрөө хэрэг гэж нэрлээд хамт амьдрыг гэсэн болохгүй. Наад хэрэг чин чиний өөрийн чин энергиэр бүтсэн учраас удаан хамт байвал энерги нь буцаж бие рүү чин сорогдоод чат пат хийгээд үхнэ гэж наадын. Энэ өдрөөс эхлээд Лукас багш нь болцсон хэрээг нь хаях гэсэн ч муурандаа их хайртай маа. Пападаач учир начраа хэлж гуугаад өдөрт нэг л цаг хамт байхаар болдог хэрээтэй. Үүнээс хойш Лукас Атид шидийн хичээл заах гэсэн ч өнөөхөн сурахгүй уйлж үзэн, загнаж үзэн, зандарч үзэн, сүүлдээ хэрэлтэн, зодтолтоос наагуур юм болж байгаа. Сүүлдээ кроссонд гүйлгээд тэнцвэрийг нь олуулах тасгалж хэлэгдэг. Төд удалгүй шантрашгүй засхан ах ахиад ирнэ. Мэдээж Лукас багштай болчихсон учраас хэлэх үггүй ах гэрлүүгээ буцсан байдیں۔ Энд бол манай хоёрын хэрүүл дуусахгүй. Үргэлжилсэн үгийн зохиол цаашаа. Ингээд та хоёртоо улаан хэрүүлж дууг зориулъя. Ати гол нь яагаад уурлаад байгаа нь ойлгомжтой шид зааж өгөхгүй байгаа болохоор л тэр. Арга барсандаа анханасаа чамайг багшаараа сонгохгүй цасгаа ахын хүүтэл суралцах байсан гэж хэлээд Лукасын уурыг хүрхчдэг. Лукас ч тийм л их хүсэж байгаа бол тийшээгээ яв гэд цүлчлөө. Шидийн хүчээр тэнгэрээс Изекэл рүү буугаад ирэхэд цаадах чинь чи сахиусан тэнгэрүү гэл. Ати өөрийгөө эзэн хааны охин гэж хэлж болохгүй учраас тимээл гэд аваа ин. Гэхдээ Изекэл бол санаатай батсан. Энэ эзэнт гүрэнд цорын ганц байдаг цэнхэр нүдийг нь хараад таньсан ч таньсан гэдгээ бол хэлэхгүй. Энэ үеэр цасгаа ах ирж таарад Ати нуугдаад яриаг нь сонсоход Арланта гих газар руу удахгүй Изекэл явах чаа талаар нь мэднэ. Цасгаа ахыг явсны дараа цаа хоёр чинь зовлон жаргалаа ярилцлаа. Изекэл яагаад явах чаа гэхээр Атитай хамт суралцах боломжгүй учраас аав нь явуулжаа. Тэг гинтэл гэрэл хасаад өөрийнхөө ордонд буцаад хүрээд ирдээ. Ааштай Ати маань Лукасыг зодоод ямар дураараа муу мондвэ чи хүний сэтгэлийг удирдаад нааша цаашаа явуулаад гэл жинхнээсээ уурлаад ганцаараа нууран дээр эмороод байж итл ээж нь усны тусгалд харагдаад санаандгүй нуурлан унчна. Ати өмнө нь ингэж унаад аав нь аварж исэн ч энэ удаад өөрийнхөө хүчийг төвлөрүүлэн амиа аварч чадлаа. Овоодо тэ гэдэг шиг. Лукас хэрэлдсэн ч бас санаан зоод хүрээд ирсэн. Атич чиний зөвлснөөр баг багаар төвлөрч хүчээ удирдах чадчихна баярлаа бро. Одоо хэрэлдэхгүй гэд ашгүй эвлэрлээ. Хүчээ удирдах сураад жижиг сажиг аяг тав хүртэл хөдөлгөөд мэдээж төгсрөөгүй байгаа.
Ингээд Лукасаас энэ удаад гуйж говшин байж Изекиэлтэй дахиад уулзуулаад өгөөч гэж гуйдаг. Өмнө нь баяртай гэж хэлж чадаагүй болохоор л гэж байна. Энэ удаад тэнгэрээс биш, энд харагдаж байгаа тоос тортогтой зуухнаас гараад ирлээ шүү. Гэхдээ нүднийхээ өнгийг шидээр өөрчилсөн гэдгийг нь Изекиэл айхтар анзаараад асуунаа. Цэнхэр нүдээ зүгээр л шидийн хүчээр Лукасаас гуйж агаад улаан болгоцсон байхгүй юу? Өөр ийм юм бол байхгүй шүү за. Изекиэл арлан таруу явах гээд юмнуудаа бэлтэж байгаа юм байна. Хаалхыг нь Женет тогшоод ахтайгаа ярилцах хэрэгтэй байгаагаа хэлээд Ати түр өрөөнд нь үлдвэ. Женет бол Изекиэлийн төрсөн дүү биш. Номон дээр бичснээр энэ хоёр бие биедээ хайртай болоод гэрэлтийн бинлээ. Даанч дахиад л хувь тавилан өөрчлөгдөх нь. Женетийн ээж нь засахны үеэл Фенелопе гэх эмэгтэй байдаг. Эзэн хааны өмнөх сүйд бүсгүй байсан ч Клауд тухайн үед өв залгамжлагч болоогүй болохоор салаад эзэн хаан болсныхан дараа уйлж унжаад ирсэн ч хаан тоогоогүй юм байна. Түүний дараа өөр хүнтэй суусан, тэр хүн налга болсон. Тэгэхээр Женет Клаудын хүүхдүү эсвэл сүүлд суусан хүнийх нь хүүхдүү гэдэг нь маш хачирхалтай за. Хамгийн гол нь бас л цэнхэр нүдтэй юм байна лээ. Ингээд тэр хоёрыг цонхоор хараа байж идэл Лукас бас гараад ирчихжээ. Араас нь өөрсдийгөө харагдуулахгүй болгож яагаад дагаад юу ярьж байгааг нь сонсъё. Энэ охиноос хар шидийн хүч мэдрэгдээд байгааг нь Лукас хэлэхэд Ати нууцаар сонсохоос татгалцсан ч дагаад яваад байгаа байхгүй юу? Женет ахтаа маш их хайртай Изекиэл төгөлдөр хуур тоглож байхад ягаад ч юм Женет ардан зогсоод асгартлаа уйлж ахыгаа битгий яваач намайг битгий орхиоч гэж ярилцаж байхыг нь нууцаар харсан Ати Женет ч ихсэн гэр бүлдээ хаягдах хайрлуулахгүй байх ямар аимшигтай хэцүү гэдгийг мэддэм байх гэж бодсоор. Тийм болохоор энэ л үед аавыгаа дэндүү ихээр санаад аав дээрээ очиод та хизээч намайг юу ч болсон хаяхгүй бидтэй намайг үргэлж хайрлан үздэй гэд асуучдаг. Клаудийн хариулт бол юу ч болсон хайрлан хамгаална гэдэг. Дүрс шилжихэд Лукас бүх хүмүүсийн хувь тавилан өөрчлөгдөж ертөнц гажуудаж байгааг нүдэрээ харж байна. Хамгийн гол нь Ати өөрөө ч мэдгүй хувь тавилан өөрчлөн гэж байх уу гэх асуулт. Тун удахгүй Ати маань аимшигт зөгнөлт гэж нэрлэгдэх тэр нэгэн өдөр буюу 14 нас хүрэх гэж байна. 14 нас бол Обелиа эзэнт гүрэнд хамгийн чухал нас бөгөөд маш том цэнгүүн зохион байгуулагдаж олон нийтийн өмнө дебютхийн бүжиг бүжгэлдэг. Сарын дараа болох уг ёслолд манай гүнж бэлтгэлээ хийж байгаа. Өмнөх жилүүдийнхээ төрсөн өдрөөр Ати даав нь хэрэгтэй үн цэнтэй гих бүхэл алт эрдэнэс алмазыг бэлгэлдэг байсан ч ганц ч удаа хамт тэмдэглэж байгаагүй. Учир нь Атигийн төрсөн өдрөөр ээж нь нас орсон. Ати энэ талаар гуниглан бодонгоо дебют хийхдээ хамт бүжиглэх ханхуу нараас алийг нь сонгох талаар харж байтал Лукас бас том болцсон ирээд сайхан олон залуучуудтай аль нь танд бүжиглэхээ сонгож чадахгүй үхлээ юу гэд үгээр идээд Ати харин аавынхаа талаар бодоод нэг ч ихсэн удаа хамт төрсөн өдрөөрөө хамт байхыг хүсэж сэтгэлээр унтсан байгаа учраас Лукасын тоглоом шоглоомыг тоолгүй зүгээр л намайг ганцаарнг минь үлдээгэж л гэдэг. Ингээд папатайгаа цай ууж явахдаа удахгүй бүжгийн хамтрагчаа сонгоно. Гэхдээ төрсөн өдрөөрөө бэлэг авахгүйгээр зөвхөн тантай л хамт баймаар байна гэхэд эзэн хаан хариуд нь өөр юм бодчих гэдэг үгнээс өөр юу ч хэлдэггүй за. Энэ талаарч дэмий хэлчихүүдээ гэж бодсон ч Лилиан сэтгэлийг нь өргөж зүгээрээ миний гүнж буруу юу ч хэлээгүй дахиад хэлээд үз. Магадгүй чи аавтайгаа хослоод бүжгэлсэн ч болно гэснээр маш гой санаа бодож болно. Ингээд Ати өөрийнхөө хийх ажлуудаа бүгдийг нь ягштал хурдан биелүүлчихэд өрөөндөө л нэг юм хийгээд бусдаа юусоо хийхгүй байгаад байдаг. Тэгээ нөгөө хэд нь юу хийгээд байгааг нь мэдмээр агааж өрөөндөө ч оруулахгүй. Нарлаг сайхан өглөө аавтайгаа уулзаад үргэлж намайг хайрлаж айлгадаг папада маш их баярлаа. Жил бүрийн төрсөн өдрөөрөө л би дандаа танаас бэлэг авдаг. Харин энэ удаад танд онцгой бэлэг бэлдсэн гэд ээжигээ аавыгаа өөрийгөө зурцсан гэр бүлийн хүрэг зураг бэлгэлдэг. Энийг харсан эзэн хаан бол маш их цочролд орж үнэхээр их баярлалгүй яах вэ? Аавынхаа гарнет ордонд дутуу байсан зүйлийг нь нөхөж өгч байгаа мэт л. Ингээд Ати маань аавда дебют хийхэд хамгийн анхны бүжгээр хамтдаа надтай бүжиглэж гэж хэлээд Атигийн маань 14 насны төрсөн өдөр боллоо. За тэгээ 14 насны төрсөн өдөр бол мэдээж бүр нүсэр нийжгэр бэлэг сэлтэнд даруулсан өдөр болж өнгөрлөө. Оройн Лукас зөвхөн Атид зориулж ичидийн гайхалтай салютыг тэнгэрт буудуулан бэлэг барьдаг манай охинд дурлах гээд байна уу яах гээд байна те. Энэ үед эзэн хаан гүнжин бэлгэлсэн гэр бүлийн хүрэг зургийг хичээнгүйлэн ширтэн харсаар Ати аавтайгаа уулзснаас хойш
14 нас хүртлээр хамт байсан цаг мөч бүхнийг нандинан цаашид ч яг энэ хിവэрээ аз жаргалтай байхыг хүсэж тэнгэрт түгэж буй түн буман оддод хүслээ шивнэсээр. Гэхдээ л яг 14 насныхаа төрсөн өдрөөрөө аавдаа хаягдж Жэнет охин нь гарч ирээд зөвнөлт ном дээр бичигдсэн бүх зүйл биелэх юмшгээр хардаар нь зүүдэлнэ. Юу юугүй үжлэг болох төгж байгаа учраас Ати аль чадхаараа л хичээж байгаа. Энэ үеэр Гарнет ордноос захиарлээ. Мэдээж Атигийн тавьсан хүсэлт буюу аавтайгаа хамт эхний бүжгийг бүжиглэе гэснийг нь аав нь зөвшөөрсөн байдаг. Аавыгаа эхний дебют дээр хамт бүжиглэхийг мэдсэн учраас дөрмийн дагуу Лукасаас чи өөрийнхөө биеийг аав шиг маань өндөр болгоод хамт бэлтгэл хийгээд өгөөч ээ гэж гуйсан ч нөгөөх нь залхуураад зүгээр л нэг цаас амьлуулад өгчдөг. Цаастаа яаж бүжиглэхийн гэл Ати уурлаад өстой чаам шиг хэрэггүй амтаа алга. Изекэл арлантахаас ирсэн гэсэн тэр байсан бол надтай хамт бэлтгэл хийж өгөх л байсан гэд хэлцэж Лукас шарлахаж уурлаад тийшээ явуулчихж байгаа. Очсон ч багадаа л уулзсан Изекэл маань том болцсон нилээн намтлаг манай охиныг чинь таниад sweet mad май сахиусан тэнгэр минь гээл тэгснэ нэг газар руу дагуулаа явчлаа. Тэгэл би 7 жилийн өмнө чамтай уулзснаас хойш энд ирэхэд нэг л хүн бодогддог. Яагаад юм бол төрхөн зур уулзсан байдал гэж мигээл уянгалуулж байна. Бараг Атид дурлцсан юм шүү. 7 настайдаа Арлантад очсон Изекелийг тентхийн хүүхдүүд баян гүндний хүү юм чин зүгээр л нэр төр алдар хүндийн төлөө ирсэн байх гэж шоовдрлон гадуурхаж хинч найзалдагчгүй байсан Изекел цаг зав гарвал илүү ихээр хичээж суралцаар бусдаасаа нэг жилээр төрүүлж шилдгийн шилдэг болон төгссөн байсан. Энийгээ манай охинд ярьж өгж байгаа. Гол нь тэндээ үргэлжлүүлэн суралцаж болох байсан ч нэг хүнийг санаад буцаад ирснээ хэлдэг. Тэр нь магадгүй Ати. Даанч яг энэ үед Лукас шидээрээ буцаачдаг. Яагаад гэхээр энэ Лукас тэр үгийг нь сонсоод бүр хартаад уур нь хүрээд үхэх гээд байгаа. Манай охинд бас тасаад дуралцсан юм шиг байлээ л дээ. Маргааш гэдэг өдөр бол том цэнгүүн болж Ати дебютхийн аавтайгаа бүжиглэх өдөр. Маш их сандарч тогтолж байгаа. Гэхдээ яг тэр ном дээр бичигдсэн шиг хувь тавилан өөрчлөгдөх болов? Эсвэл Ати хувь тавилангаа өөрөө өөрчилж чадах уу гэдэг маш том асуултын хариулт үлдэж байна. Ати энэ бүхэл хугацаанд үнэхээр их хичээсэн штэ. Клауд тэгэхээр Атиг сонгох уу, Жэнетийг сонгох уу? За ингээд хувь тавилангийн шидэд гүнж нэг л өдөр гүнж болчлаа анимегийн парт 2 дууслаа. Дараагийн парт 3 ангиуд нь гарч дуусаагүй байгаа учраас дуусгаар нь хамгийн сүүлийн партаа оруулнаа. Зүрх.